Түүнд ямар нэг хүсч байгааг мэдэрсэн тэрээр нээлттэй сонсов. Мөнгөтэй холбоогүй бол тэр дуртай тусчхад бэлэн байлаа. Тэр халзан өдөртөгчийн шарыг малтахын тулд Бакус гэр бүлийн тамгыг авчирч өгөхөө амсав. Гэвч Дэрисэрис тэрхүү гэр бүлийн тамга огтхон ч хамаагүй байлаа. Түүний хүсэж буй зүйл бол гарыг нь тастаж аимшиг царгуу үлдээсэн тэр нарын толгой байв. Навин түүнийг шууд галзуурч тэгж бодов. Тэр түүнээс овгийн залхамжлагчийг олон нийтийн өмнө хөнөөхийг шаардж байлаа. Квадраг охиныхоо амийг тарж хашууд дундуур нь орлоо. Гэрч навины дараа нь хэлсэн үг үнээс ч илүү галзуу байв. Тэр залуу сэт бүсгүй хүслийг биелүүлэхийг зөвшөөрөв. Энэ гэржлийг батлахын тулд тэр нарын толгойг тасдахтай тэр дуртай байх болно. Сүм хийдийн гадна төг салбарын иргэд тэнгэрийг бүрхсэн байрнууд руу нийтээрээ ширтэж байлаа. Хүрх газардаа ирмэгцтийв. Ивэжин Клеонер унаагаар орхиж сүр дүүлэн тагаар газарчлаа. Өмнөх нууц ажиллагаанаас ялгаатай тэд Рагнар овгийн төвийг ирд гаргаж зөрөгтэй бөгөөд ирд татажж байна. Энэ үчирс ихэнх тэд овгийн шударгаас тогтоох болно. Клив Сэрис хотчтаны бүлгийн Рагнарын эсрэг үйлдсэн гэмт хэрийг зарлаж Урууштын мөрийг хайх нэгжлэг хийх бартерыг үзүүлв. Цаад болсон хэм бүхнийг ямар ч ялгалтгүйгээр газар дээр нь устгах болно. Тэрээр гэмт хэрэгтнүүдийг 50 замаар бууж өгч наривчилсан мөрдөн байцаалт явуулахыг зөвшөөрөхийг уриалав. Квадраг өөрийн үйлдсэн олон гэмт хэрийг сайн мэдэж байсан ч хүчтэй харагдахыг хичээв. Клиф гэмт хэрэгтнүүдэд сүмээс 50 замаар гарч ирэх хугацаар тоолон өглөө. Гэвч Квадраг жижигхэн цаасны хилдэрхийг хинч хуурамчаар үлдэж чадна гэд түүний гэр бүл бууж өгөхгүй гэж маргав. Тэрээр үүнийг юрдөөж гүтгэхийг бөгөөд ирэх баригчид бохир тоглоом тоглож байна хэмээн зүтгэлээ. Квадраг өөрийн гэр бүлийг Рагнарт хэлбэрчдэггүй үнэн чивээр байгаа хэмээн хатуу байр суурийг хадгалсаар байв. Энэхүү үндэслэлгүй буруу тоглыг эсэргүүцхийн тулд тэрээр хууль зохиолчдыг устгахаар цэргүүдээ урах ширхээ. Тэр яг одоо үнэхээр гимгүү мэд харагдаж байна. Хавханд орч гимт хэрэгтнүүдтэй холбоотой нь ил тод басан Бакус өдөртөгч өөрийгөө үнээс холдуулахыг хичээв. Нөхцөл байдал улам дортох гэж байгааг харсан тэрээр гэрчдийн гэрээг цацлахыг орлоо. Нэгэнд ийм хол ясан тул тэр Каха үнийг зөвшөөрөхгүй тодорхой. Тэгээд чигтэрхий оройтсан байна. Хууль зохиолчид аль хэдийн энэ хоёр гэр бүлийг гэрчдээр холбогдож хамтран ажиллаж байна гэж үзэж байгаа нь хэрэв морьт цэргүүдэд үнэхээр баттай нотлох баримт байсан бол ердөө 3 хүн биш. Тэнгэр бүрхсэн бүхэл бүтэн арми ирэх байсан гэж Квадраг хэлв. Энэхүү санаан дээр татгуурсан тэр Каха Бакисогийн нийтний хүчийг ашиглан бүсэлтийг сэтэж цогтохыг хүсэж байна. Хоёр гэр бүлийн тэргүүний яриаг таслан 850-аар энэ хөвчөлтэй явдалд нэгдэв. Тэрээр энэ үйл явдлыг сүд бүсгүйдээ хормын бэлэлбэр сайхан боломж гэж харж байлаа. Өдөртөгчийн дөрвөлжлийг үл харгалзан навин ижлээс соголон хот дундуур паркур хийж хууль сахиулагчдтай тулпаар зарв. Түүнийг иждээ шүүрэн авсан тэр мөчид Бакис гэр бүл сарасын хам сатан байж харууллаа. Өөрт байгаа хүзрөө ашиглан халзан толгойтой өдөртөгч ирчүүдтэй навиныг дагаж таслахыг тушаа. Энэ хооронд манай горол хотын хамгаалагчдад бүсрэгдэж жаднуудаар хүрээлэгдээд байлаа. Клив урвалтын хэрэгээр хүн бүрийг цаашлахаас өмнө хөөрхийн энгийн иргэдэд холбохыг хамгийн сүүлийн удаа хатан анхааруулв. Тэгтэл 8 гурвалын гол үсрэн орж бүх анхаарлыг өөр дээрээ татлаа. Рагнарын хүмүүс боломжит олдвол өргөж цаашлах ялаар айлгаж байдаг. Химэн тэрээр амандаа өгөв. Тио Ивэлийн хоёр алмааш тэрхв. Энэ залуу үнэхээр аюултай нэг юм байна. Тэр дугуй хэлбэртэй цавчигтаар гурвуулсан тал таштай шисэргэж хамгаалагчдад орхот хүргэв. Энэ бол навины Рагнарын дагалт бичид. Тэр дундаа залуу эзэн Тиод барьж буй мэдчилгээ байлаа. Манай хүү гацж архив. Тэр навин Баксыг мэддэг байлаа. Ирээдүйд хүн бүр түүнийг мэдэх болно. Их дайны үеэр тэрээр Рагнарт замбраагүй байж авчирсандаа хажин гамшиг мэд хүчээсэн. Тэр Сарасын хотданы бүлэгт хүргэн орж фронтын тэргүй хинэд Эд Тронтэй мөр зэрэгцэн толцдож байжээ. Түүнийг сүнсэн ирд навин химээ өрөөмжилдэг байсан бөгөөд тэр ямар нэг шалтгаанаар Тиогийн толгойг авахыг хүсэж байна. Бүсгүйчүүдийг үл тоон сүнсэн ирд зөвхөн Рагнарын залхамжлагчийг хөнөөхөд хамаг анхаарлаа хандуулв. Тиогийн тархин маш хурдан ажиллаж байв. Хэрэг тэр өмнө хамдарлын хам мэдээллийг ашиглаж чадвал энэ тулаан хүчийн асар ихээр нэмэгдүүлэх боломжууд магадгүй юм. Тиймээс тэрээр бүсгүйчүүдэд даалгавраа үргэлжлүүлэхийг хичээд энэ хажин дэвшчин хийг ганцаараа хариуцахаар 8-таа ганцаарчилсан тулаан ихээр болов. Эвэрдэн зөвшөөрөхдөө дургүй байсан ч Тиогийн шийдвэрийг дэмжлээ. Сэрисийн зөөгчид яг одоо баримтуудыг устгаж байгаа байх. Тэд Тиогийн тэрхүү мангасыг тогтоож барих чадварт итгэхээс өөр аргагүй байв. Навин залуу эзэнд хандан гаднаасаа ингэж харагдахгүй байж болохч үнэндээ маш хүчтэй гэдгийг тоглоомоор анхааруулв. Тиоч түүний галзуу байдалд харуулсан хүзэлдэв. Тэд ил зөрүү чившгээс өмнө залуу эзэннийг асуулт асуухыг хүссэнд навин зөвшөөрөв. Тэр навинаас Бакус гэр бүлийг сүрүүлж хөрхийн ихийнхээ өшөөг авахын тулд иж турууч хийж байгаа эсхийг асуулаа. Сүнсэн ирдэлдээ уламчаан гатхав. Тио түүний дурсахыг хүсдэггүй маш ятархаатай дурсамжийг нь хүндчихжээ. Одоо түүнд энэ залуугийн толгойг авах бас нэг шалтгаан нэмэгдлээ. Тио дайсагнахын оронд навин түүний саналыг сонсохыг хүсв. Тэр түүнд тусламж санал болгож ялцарсан Бакус гэр бүлийн мөчийг хөвчөж бэлэн байлаа. Систем нууц эсвэрх даалгаврыг идэвхжүүлж сүнсэн эрт навиныг холбоотон болгон хувиргав. Түүнд үнэхээр Нарутогийн ярианы уур чадвар хэрэгтэй байна. Навин Бакус бол ер басын гаж үзэгдэж байлаа. Тэрээр гэр бүлийнхээ албан бус хамгийн хүчтэй эрд байв. Домогт Торкис Рагнарсантай дүүцхүүц чадвартай байсан ч тэрээр гэр бүлээсээ зөх хүнжгээг авч чадаагүй юм. Энэ бүхэн түүнийг яахны газарт төрсөн нууц хүү байсан
байсантай холбоотой. Түүний гоц авьяас нь бахархал болох оронд ээжт нь өөрч чадангүй их уу хашиг авч ирчээ. Жаахан хүү байхдаа навин ээжигээ амиа хорсохыг харсан юм. Түүнээс хойш тэрээр өөрийн гэр бүлийг үзэн яд хашигтаж буй, үзэн ядалтаар амьдарч ирчээ. Тео энэ баримтыг ашиглан үн цэнтэй нөхрийг өөрийн талд тавьчих чадна. Харамсалтай нь Тео навины ээжийнхэн тухай ярихад хичнээн дургүйс тэр дутуу унжээ. Тэрээр сонсон эрднээс дахин нэг өвшийн аюултай далтыг авахаас өөр аргагүй төрсөн бөгөөд энэ нь түүнийг бараг сунахч шав. Навин танихгүй хүний энэ саналыг хүлээж авах ямар ч шалтгаан олж харахгүй байлаа. Тэрээр Бакусын гэр бүл ямар нэгэн саксо бацаантай хамтрахгүй байсан ч үнэлтийн зандаа орсон гэдэгт итгэдэг. Энэ нь үнэн байж болох ч юу ч хийхгүй байхын навиныг өөрийн үзэн яддаг гэр бүлтэйгээ цаг мөрөхөд хүргэнэ. Энэ бол хэрэггүй санаа зовлт юм. Ямар ч тач навинд амьдрал харамсах зүйлч ирээдүйн найдварч байхгүй. Гэвч Тео энэ хүний зөвхөн эфирийн хасаарчтаасаа болоод готрон гизүүл ярьж байгааг мэдж байлаа. Навин өвчтэй байв. Түүний залуу бөгөөд хэврэг би энэ гоц авьяасынхын хүнд ачаагдаж чадахгүй байлаа. Мэдээж хэрэг эфирийн хасуурчдыг эхний шатанд нь эрчимтэй эмчилгээ хийснээр эмчилж болдог байв. Навин аль хэдийн тэр чухал үеийг алдсан тул түүний амьдрах хугацаа тослогдож байна. Түүний тэнийг гэр бүл эхний өдрөөсөө түүнд муухай хандсан. Одоо түүнд ердөө 5 орчим жилийн өрөвдөлтэй амьдрал үлджээ. Нээлттэй хэлэхэд язгууртан залуу эзэн түүний өнгөрсөн үеийн бохир түүхийг ингэж их өгсөн тэрээр гайхаж байлаа гэсэн хэдий ч навины сэтгэл хөдлөлсөнгүй. Баккусын төгсгөж ирж байна. Навин тэдэндээ хамт живэх болно. Тео Бартон менен сэвсэн. Хэрэв өөрт нь нэмжлэхийн найрах байвал бодол нь өөрчлөгдөх хэсгийг асуув. Навин анхудаа цочирсан харагдсан бөгөөд эфирийн хатуурчдыг эмчлэх ямар ч боломжгүй. Химээ хариу буцаа. Онлын хувьд навины буруу биш байсан ч өмнөх амьдралд нь нэмжлэхийн найрахыг олж олон нийтэд зарсан байдаг. Энэ нь яг л нэг хорон тоглоомжлсон эртний хүлээс хэдхэн хоногийн дараа олджээ. Одоогийн байдлаар энэ нэмжлэхээ байдаг гэдгийг мэдэх цар ганц хүн нь Тео байж магадгүй юм. Тэрээр навинд тэрхүү ядаргаатай эфирийн хасуурчдыг 100% устгаж чадна гэдгийг бүрэн идэвхтэйгээр амлав. Өмнө нь хэлсэнчлэн тэр ястарсан гэр бүл юу ч болсон үнсэн товрог болох болно. Гэхдээ хэрэг навин Теогийн гарыг атгавал тэр чухал нэгэн болж чандран Рагнерийн гэр бүл тасарсан бат гэдгээрээ дэшхийд эрэг нөлөө үлдээж чадна. Түүний хийх ёстой зүйл бол зүгээр тэтгэж зөрөгтэй асуум хийх явдал юм. Сүм хийдэд урт хотын хамгаалагчид байрлалаа эзэлсэн байв. Эвжин болон төлөөлөгч Клю нарыг саадуулах хамгаалалтын арга хэмжээ авчээ. Мэдээж эдгээр эрэл хүмүүсийн занг тэдний төвшний дайчдын эсрэг ямар ч нэмэргүй байв. Хамгийн гол нь самыг хаах нь ертөөж нэг яруу ядаргаатай ажиж байлаа. Асаас харахад Тео 82 тусбаа бүрэн зөксөж оронд нь ямар нэг зүйлийн талаар ярьж байв. Клю төвчээр алдаж эхлэв. Тэр үүнийг хортон дуусгаж эргэн тойрон дах бүх тайсарнасан этгээдүүдийг зүгээр сахай хүсэж байлаа. Түүнийг тогтоон барьжсэн царин ганц зүйл бол Тео Рагнерыг эсэргүүцэх боломжийг шинжлэхийг хүртэл босгохоор хасаа авсан тушаал байв. Харсуу хүүгийн жинхэнэ чадварын талаар илүү их мэдээлэл авахыг хүсжээ. Рагнерийн ирээдүйг хөтлөх хүмүүсийг үнэн зөв үнэлэх нь хар цаатын гош даашруудын нэг юм. Клю шиг нар цаад энэ ажиллагааны үеэр үнийг санаж явах ёстой. Тэр хөдөлгөөсөө өмнө ямар үед хязгаарчтай эцэстэн цацаж болохыг мэдхийг хүсв. Чөтгөрийн шитлэг үнд хотолцсон тул хамбаламба түүнээс дээш түвшнийх нэгэн гаж эрүүж Клювийг сулах болно. Сайн цэрэг шиг Клю дурамч хон байсан ч үгэнд орч өөрийгөө хязгаарлав. Түүний энэ зохион байгуулалтад санаа зовж буй царын ганц зүйл бол хуцаа алдах явдал байлаа. Хэрэг даалгавар хитрхи урдсан нь тэр цашингүй илүү цагаар ажиллахаас өөр аргагүй болно. Түүнийг бож татан байх зур нам Бакускинд тэдний тал руу өсрөн ирэв. Эвлин залуу эзэн Теог үнэцсэн болов уу гэж санаа зовн эргэн тойрон харав. Мэдээж түүний буруу байлаа. Наван Тео хоёр одоо найзууд болсон. Хотгоо шидэ урддаа сутандар хийсэн тэрхүү богино хэмжээний ярианы дараа Наван Бакус талыг сольжээ. Түүнийг байсан биш найз залхаж хасан хамаагүй илүү тайвшрал төрөөж байв. Хараас эдмээр нь тэр бүр өмнө нь бүдүүлэг загнасандаа бүсгүүчүүдээс уучлалтгүй. Эцсийн эцэс тэднийг тал болон урагшлах тул биедээ муу санаа өгөх хэсгүй. Теогийн нууц квест амжилттай биелүүлээ. Наван нэртийн хамгаалалтын арга хэмжээнд өртөлгөөж төрийн цагтаа орч энэ хэрэгт хэрэгтэй хүн гэдгээ шууд батлав. Тэрнийг харьяалтаар тэнгэрт хөөрсөн бөгөөд хөөрхий цэргүүд түүнийг агарт хамгаалдаггүй болно гэж боджээ. Тэдний тэнийг модон зангнуудад дөрвөлдсөн наван бүсчдийн эсрэг тоног төхөөрөмжүүдийг салхи мэдсэн гарлаа. Тэдгээр зангнуудын дэргэд зогсож зүрхэсэн хүмүүс ч бас аимшиг төвлөө шийдгүүл. Наваныг цаст алсуу уйж жоох зур халзан өвгийн тэргэн хууж бас илтийг өөрийн гэр бүл рүүгээ элдэ эргүүллээ гэж зэмлэв. Наван гэр бүл гэж хэлхийг нь сонсоод тохирхов. Энэ нөхшийн амнаас үүнийг сонсох нь түүний цэсийг буцалгаж байлаа. Тэр эцэст нь эдгээр бүх чиглүүдэд хийхийг хүсэж байсан зүйлээ хийж. Чалчаа өвгийн тэргүүнийг дундуур нь зүсэж тэр халзан толгойг нь шинэхэн жимс шиг хагасав. Эвжин биширч байлаа. Тэр хүн үнэхээр залуу зур тархалтай энэ тэнцүү гэхнэр хүндтэй хүрч чадчихэв. Тео бүсгүүчүүдийг Наваны давталгааг ашиглан урагшхайг уриалав. Одоо тэдэнд тэр Каха Квадрак серисийг барих тодорхой зам гарлаа. Чөтгөрийн тухай ярихад Квадрак хамгаалалт нь ямар
ямар ч хэрэггүй болсон тухай мэдээг сонсоод маш их стресстэй. Одоо тэр эцэст нь гэлтийнхээ эсрэг нотлох баримт болон ашиглаж болох баримт бичгүүдийг устгах талаар бодож эхэллээ. Түүний төсчхүүдийн нэг нь Тройныхонтой холбоотой цааснуудыг шатааж эхлэхийг зөвлөв. Гахайн санааг галзуу мэд эсэргүүцэв. Түүнээс өөр хинч тэдгээр баримт бичигч хүрхэсгүй. Айдаст авсан төсчх нь эрдүүж эрүүжээ сэтгэж ирээдүйд гарах шаардлагагүй хөшийг бууруулахыг хичээж байв. Quatrack эрүүждөө хоолойг сонсохыг хүссэнгүй. Хэрэг Тройны холбоос шатчихвал түүний тэдэнд оруулсан хөрөнгө оруулалтын мөнгө яах болж вэ? Тэр хууль үүдийг нь тогшиж байсан ч шахаж авч чадах бүх заснаас татхацах төрлийн хүн биш байв. Өрөөнд байсан өөр нэг гэхэд Quatrack-ийг шуналтаас хатурсан өрөвдөлтөд өксөг химэн дарамжлаа. Гахайн нүд сэргэв. Түүнд мощ цэргүүдтэй тэнцэхэд тусаж чадах царын ганц хүн ярь цагтаа хүрсэн нэрчээ. Гадаа 4 хүнтэй багийн ирж хүчийг зогсоох боломжгүй байсан бөгөөд тэд асхам тутандаа цацны мөр үлдээжээ. Ариун чөтгөрийн сүмийн төлөөлөгчөөр өдөр туссан олон түмэн хатгаар гарч ирэхийг хараад Тео цэцшгүй гүйлдээ зогсоо. Бурхнаасаа сурсан зүйлээ хэрэгжүүлэхийн тулд хэдэн зуун малгайтай сүсгтнүүд сүмийн гадаа чагсжээ. Quatrack чөтгөрийн шидлгээс түүнд хан болоо мэлгээсэн чөтгөрүүдэд талархаж байв. Эдгээр гажигтай хүмүүс бас Тройныхонтой холбоотой тул магадгүй төсөж мэдэх юм. Шүүх өдөр Каха хэрэг байж магадгүй гэж үзээд хан болон баг зэрэг тусгаар зөвшөөрөв. Тройны баримт бичгүүдийг хүлээж хийж өгөхийг шаардахад Quatrack тэхэн амаа хамхив. Түүний эд баялагт донцсон байдал нь том зургаар харах асуудлыг эрсдэж даруулж байлаа. Үүнийг засахын тулд бага зэргийн хүчирхийлэл хэрэгтэй байв. Хан боломд дээрэнгүү бөгөөд тэнэг. Дээр нь хөрхийштэй үс өсөлтөн хүнийг номхотох төвчээр байсангүй. Тиймээс хан болон Quatrack-ийг авсахыг тушаав. Тэдэнд ямар ч байсан түүний мөнгө одоо хэрэггүй болсон. Хүзүүгээ боомлож явахдаа Каха чин сэтгшийн уучлалт гуйж амжив. Тэр өмнө нь дэндүү бүдүүрийг загнаснаа хүлээн зөвшөөрөв. Тэрээр өөрийнх нь үхэл Тройныхонтой хийх холбоосыг зөвхөн төвөгтэй болгоно гэж нэмж хийв. Quatrack шунхаг хай байж болох ч амьд үст хараа мэддэг байлаа. Хан болом түнд нотлох баримтыг шатаах дахин нэг боломж олгож зөвхөн сонгож байхгүйг анхааруулв. Тэдний эзэн бүх зүйлийг харж байгаа. Хан боломыг бодлоо өөрчилж ихвэ гэж айсандаа Quatrack хонглын хас хороо догсон асах. Гадаа Теогийн багцаас хан боломын найрсаг өвчлөлийн үтшгийг үзэх гэж байлаа. Ариун дайны хийх цаг ирсэн тул сүсгтнүүд таран байрлав. Чөтгөрийн шитлэгийн өвчтөй хан болом цусан дугаацсан бурхныхан заларч буй тухай номлож дахиад угаалгасан фанатууд түүний галзуу яриг даан цорайтууч байв. Теогийн далд өөрийг нь оролцуулаад өртөө дөрвөн дайчин байв. Тэд шитлэгтнүүдийн бүхэл бүтэн нармын эсрэг зөксөж байлаа. Тэд энэ хэрэгт чөтгөрийн шитлэг ямар нэг байдлаар холбоотой гэдгийг таамаглаж байсан ч хан боломыг ийм хурдан харна гэдэг гинтийн бэлэг байв. Улаан масханыхан цаанаас шитлэгтнүүдийн өхмөс ямар ч хөдөлгөөнгүүнүүдийг харсан Тео эрсдэлгүйгээр тэдний хэрхэж олон түмний дундуур зан харах. Эдгээр галзуу хүмүүс өөрсдийн аюулгүй байж санаа зовсонгүй. Тэд энэ насаараа дэнчин тавьж зөвхөн дайш хийх дурч болгож байв. Өөрсдийнхөө хэмжээнд туршлагатай хоёр дайчин болох хэвлэн. Навинар хөтлөгчнүүдийн энэ дайштаас айц сандрав. Нөгөө талаас Клив хан болом үнэхээр гарч ирсэн тохиол заяанда талархан хажиж өгөр төсдөв. Энэ нь илүү төвөгтэй байгч ядаж тэр эцэст нь хамаг хүчээрээ үзэж чадхаар боллоо. Тэрээр чөтгөрийн сүсгтнүүдийг хэрхахыг төлөөс өсөн хас илтэй соглов. Теог гацж эрт хүчин сайрах яг тэр мөчид Клив өөрийн нийтний бүжгийн цаст үзүүлбэрээр тулаанд нийтэв. Одооноос эхлэн тэр шинжлэхээ зогсов. Тэрээр манлайллыг гартаа авна. Рагнарын зам завсах хүмүүсийг шийдэхийн тулд тэрээр энэ бүх хотыг өөрийн гараар устгах гээд бишэн байлаа. Түүнийг галзуу мэд алсаг үйлчээс өмнө Тео тэднийг устгахаас өмнө нотлох баримт цуглуулахаар энд ирсэн гэдгийг нааш зад ажилтан санаалав. Клив түүний явцуу хараар тохирхов. Одоо ч төрийн шитлэг олон нийтийн өмнө ил тод хач ирсэн тул дахин нотлох баримт хэрэггүй гэв. Тео үүнтэй санал нийлсэнгүү. Тэрээр одоо урд өмнөхөөсөө илүү баттай зүйл хэрэгтэй байна гэж мархав. Хэрвч төрийн сүм хамбалаамаа илгээх хэмжээнд санаа тавьж байгаа бас сүмийн дотор тэдний алдаж болохгүй зүйл байгаа нь харцаагүй. Клив болт хийж Теогийн дараагийн авах хэмжээг асуув. Яг одоо тэдний өртөл болох ёстой зүйл бол улаан мас дундуурс бидрийн загвараар нэвтрэх явдал юм. Теогийн төлөвлөгөө нь хамрах хүрээгээ дэлхийн тулд аянгаад хаалгаа хисааны синхронтой холбох явдал байв. Үүний зэрэгцээ тэрээр оюун санааны хаалгаа толбсон шахаж эргэн тойрны газар нутгийн мив хак хийв. Клив Теог юу хийхийг харахыг санирхсан тул нэг алхам мохров. Түүнийг баг зэрэг удаашиж байгааг хараад нэгэн цац санвартан гинтийн дайрч хийхээр хөдлөв. Клив шалмгаа эргэж тэр өрөөдөлтэй бочинжрыг номлогчийг татсан махуулган хувирхов. Одоо багийн бүсэд гişүүднүүдийг хариуцах зөөр Тео нотлох баримтыг хамгаалалтад авна. Гасан нутгийг зөрч дуусны дараа залуу эзэн сүм рүү орох хамгийн оновчтой замыг олжээ. Тэрээр хинэрхсэн сүсгтнүүдийн далай дундор Cloud Surfing хийхийг орцсон бөгөөд тэдний тоо дусгүй мэд санагдав. Тархиа угаалгасан сүсгтнүүдийн далаанд давсгаа хүлээж ийн. Түүнд шууд тусалж оновчтой замаас нь хогийг цэвэршихийн тулд ивлэн навинар замыг чөлөөлөхөөр хамтран ажиллав. Навны эзэнт нь тас тасч байгааг сансаад эвхний өрсөлдөх сэтгэл нь хөдлөв. Тео өрсөлдөхөө хизээч зогсоосонгүй. Одоо тэрээр психогенезийг чадварчлаг ашиглан аянgat чинжаас хотгоодыг хүл тавих гişхүр болгон ашиглаж байна. Тэрээр энэ техникээ
Аянга зооны хортон хамгаалалт зооны хаалх гэж нэрлэжээ. Нотлох баримтыг үсгэх даашхорыг дээд командлагч Quadra Series татгсан байх хэвээр гэж Тио үзв. Сүмийн ханнуудыг шувууны нүдээр гүйлгэж харсны дараа тэр хаан байршлыг хэлбэрхэн тогтоо. Дөрөвдүгээр хууж барын квест үргэлжлэх болно. Тэргүүн шугамд иргэн ирэхэд эвхийн 8-аар нэржээд өвчин аюултай хослож үсгэсэн байлаа. Хизээд дээрэнгүүхийн үзэгчлийн ирд өөрийгөө зурд хэмээн танилцуулав. Тиогийн шинэ 1-р сезон. Эвэлний хариу үйлдэлийг харахад түүнийг энэ хэрэгэмд зүтгсэн дургуутж жаал тэр гадарчлаа. Хэрвээ өрсөлдөгч нь тэр хоосон цасны охин байсан бол тэр дуртай 2-р сезон болох байв. Навин Бакис өөрийгөө эвлэнтэй харьцуулахад хамаагүй дээр гэж итгэж байлаа. Үүнийгээ батлахын тулд тэр анхаарсан сарнисын эвлэн лүү гэтэж байсан хідэн төсвийг чадварлаг өсгөв. Одоо нэг тал болсон талмаар халдах шалтгаан байхгүй. Хинэн олон сэсвтэн арснаар Тиогийн 1-р сезонхийн болохыг шийдэж болох юм. Эвлэн дүрм журмыг чанд баримтлагдаг охин тул ийм утгагүй тэмцээнд орцохоос татгалзав. Навин түүнийг хожигдохоос айсан холцохор муур гэж дуудахад тэр бараж галзуурах шахав. Навины өдөртөд хариу барьж эвлэнхий үзэгч сезонны атгалтаас алзаа хүчээр булан аваа. Эвлэний арах барил хэрцгий бөгөөд шийдэмгий байлаа. Навин өөрийнхөө дааж дашгүй зүйлтэй ороод савцнаа харав. Шурганы бурхны өөр зэсгэрсэн эвлэн Тио Рагнарын 1-р сезон гэдгийг батлахаа шийджээ. Навин цус толооны талбарын голд төхөр хөрсөж бэгчилсэндээ маш их хөрсөн байв. Сүм дотор тэр бүдүүн хамгийн доод хонгийн давхарсуудаа холон зүсгсээр байв. Тэрээр бомбор шүрж аган хид хідэн цааж эзэсний эцэст хамгийн хамгаалалттай өрөөнд хүрч ирэв. Тэнтхийн голд эзэнт гүрнүүдийг ч нураа чадах бичиг баримт бүхий алдар байлаа. Quadra үүнийг ертөөл Travinos илүү их мөнгөсөө бичиг цаас гэж харж байв. Хэрэг эдгээрийг шатаачвал тэр их орноосоо оруулсан хэрэгээс тодорхой хэмжээгээр малтарч магадгүй юм. Гэсэн ч түүний шунал мөнгө олох боломжлогоо бамбар хаяхыг зөвшөөрсөнгүй. Тэр хэдийн тэнгэрийн логийн төлөвлөгөөнд асар их мөнгө өрсөн байв. Бичиг баримтыг шатааснаар ирэх ашигын албагчийг тэр төвчж чадахгүй байлаа. Тэгтэл тэр хамбын занж хэлийг санав. Тэр хачигт нойр хавьд байхгүй тэр мэдэж байлаа. Мөнгө сайн хэдий ч тэр амьд үлдэхийг илүүд үзв. Quadra бамбарыг газар тунгаа харанхуй аянг шиг хурдж Тио үн цэнтэй натлах баримт тасдахаас яг цавт намжиж ивлээ. Quadra Tio Рагнарыг хараад бүх төрлийн сэтгэл хөдлөлийг мэдрэв. Үхлийн ээж шиг харагдах Тио тэр охины гарнаас илүү зүйлийг авахар иржээ. Мэдээж хэрэг авахад авсан ч төсвөртэй бизнесмен байдлыг харж өршөөлж байхыг оролдов. Тио түүний хоосон өврийг огт тоосонгүй. Түүний цахилгаан гэрчин хүч жижиг өрөг дүүргүү. Quadra Сарус Рагнарын өвхийн эсрэг болсон тул цаазаар анхаа сансв. Тэр тархан хай замаас холдож Тиогийн 4-р даасхороос хонгосон амьдралын ч төрийн хэлхээ холбоо биелэгджээ. Бичиг баримтыг нэг бүрчлэн шалгахтаа эдгээр цаасч төрийн бүлхэн болон хамбыг хөдлөх хэмжээний үн цэнтэй эсхийг тэр ойлгосонгүй. Түүний клифт өгсөн нуус дэвтэр Эд Травинийг ялхад хэдийн хангалттай байв. Гэсэн ч тэрээр тэнгэрийн лугаас Травины овхийн хүн амьд үлдэхийн тулд дуртаяа тасдаж хаях үлгэр төдий зүйлсгэж үзэж байлаа. Тио тэр уруугч овгийг бүрмэсэн дарахыг хүсэж байв. Бүхэж бүтэн номын сангийн дайтай натлах баримт байхад Травины овгийг бүгдийг нь хэрэгт татаж чадна. Эдгээр мянган хуудасны аль нь илүү чухал болохыг ялгахад хэцүү байлаа. Ямар нэг шалтгаанаар магадгүй зүүн савнгаараа нэгэн ном түүний нүдэнд төсөв. Тэр нь санаа ордны мөрдөн байцааш тэнд тайлан гэсэн хаягтай байлаа. Тэр хуудасуудад эртний лугийн ордуруудтай холбоотой мэдээллийг Эд Травин өөрийн гараар наригчлан бичсэн байна. Тэндээс Тио тэнгэрийн луг одоогоор 2 олдур асныг уншаад өөр нэгэн түүний хуучин гэр болох санаа ордонд байгааг гадарлав. Эцэст нь бүх зүйл тодорхой болов. Өнгөрсөн амьдралд тохиолдсон ялгарлал, гүтгэлэг, өшөөлгүй төгсгөл бүгд цаанаа шалтгаантай байжээ. Энэ номонд Сесижа болон Тио Рагнарыг замаасаа зайлуулах тушаал өгсөн байв. Энэ бүхэн нэрдүүл байж болох олдураас болсон хэрэг байлаа. Залуу лугийн Эд Травины бүзэн төгсбөл урт өмнө хизээч ийм хэмжээнд хүрч байсангүй. Тэрээр тэрхүү жигшүүрт номноос өөрийнхөө болон ээжийнхээ нэрийг дурдсан хуудсуудыг тасдаж авав. Тио эцсийн өшөөгөө авахын тулд өөрийгөө хүчээр тайгшруулж өмнөх даашгууртаа анхаарсайхан дурсах хэрэгтэй болов. Нууц агуулхад Травиныхонд асар их гашин зовлон авчир 2 зүйл байлаа. Тэд маш их хүч хөдөлмөрөөр олж авсан олдуруудаа нийтдээ нөх хэмжээний тэнэг байжээ. Эртний лугийн шоу хэлбэртэй өөр 2 олдур Тиогийн гарт оров. Гадаа наун эвэлийн 2 цаст бүлхмийн улаарсан дайснуудын эсрэг бат цогсож байлаа. Тэр яг энэ мөчийг өнгөрсний дурсахаар сонгов. 7 жилийн өмнө тэр навныг цэцгэлтийн баярт 2 дугаар байр эзэлж дараа нь сороггүй алга болохыг харсан юм. Хин нэгэн түүнийг санаж байгаад тэр баярлсан ч одоо ийм зүйл бодох цаг биш байв. Эцсийн эцэст тэр алхахын тоогоор эзэн Тиогийн 1-р сезон болох хэрэгмийг тэргүүлж байлаа. Түүний бардам Минедийг дайхын тулд эвэлийн сархины аянгат бурхны техникээс гаштай сархины дэвсгэртийг дуудав. Нэг удаагийн өргөн далайцтай даралтаар тэр тэмцээнийг тэнцвүүлж чадлаа. Тэдний нөхөрсөн тэмцээнийг тасалж хамбын баруун гар навн лүгт тэр баруул бод нэрвүүлэх шахавч. Эцсийн секундэд бултаж амжив. Хүчээ цүх барьсан тэрхүү тэрсүүд үзэлтэн агуу бурхныхан төлөвлөгөөг болохыг зөвшөөрсөнгүй. Навн эвэлийн 2 нэгдсэн шийдвэрт хүрв. Энэ гажигтны хин төрүүлж яснаар тэдний тэмцээний ялагч хийдэгдэх болно. Салхины барны өөр хүчрэх
үлдсэн ивэжин мартагцсан сууд хантан наавна шууд алхаар улайран дайрлаа. Ясагч тодорхойлс өмнө Сишфорд олон түүний вивэр нь хамтрагч дайсны бэлсэн цаан дайран орж ирв. Аврах вивэрний чамгат товтонд орсон баруунгаар ир засандаа ахиж чайлаа. Сишфорд өөрийнхөө дог гарч ирчэндээ туужийн спес хангасан байв. Гэвч тэрээр магтаалын оронд ивэжин нав хоёроос зөвхөндөө сэнсэн харцал хүртлээ. Гавьяга булаашгсан 2 мөнгөс өөрсөн хэсэгнэв. Сишфордын араас цагаан хоёрчлууд морд цэргийн тал дугаар цалааны үлдсэн хэсэг дахаж байв. Тэд чөтгөрийн бүлгэн болон Сирис хотолтооны гэлтийн хамтын ажиллагааны тасаар мэдээлэл аваад яаштай хөдөлсөн нь энэ байлаа. Сирисийн нутагт эсгэрийн төв талбайлууд цэргүүд болон тэсүүд үзэлбнүүдийн дайны талбар болон хувирв. Цусаар цангасан вивэрнүүд орцсноор улаарсан дайснуудын давуу тал үгүй болов. Хүмүүс нь олноороо өгөж яхад хамбацсан улаан тэнгэр чин наран мандаж цаг хугацааны төгсгөл ирэхийн төлөө залбирч байлаа. Тэр гаж хитангаж номдж байх хооронд Кьюэн саадарахаар ойролцоо сууж. Тэр ханцтай хамаг хүчийг шахсныхаа дараа баг зэрэг амар хэвтэй байлаа. Хоосон цасны ажилтан хэний ч анхаашгүй байх хооронд хамбыг бүрмсэн сумгаа олгож гэр тэнийг гацруулжээ. Морд цэргүүд ирснээр тэрхүү бузар булайг цэвэрлэж бүс нутагт амар амгалан тогтооход ердөө хэдхэн цаг зарцуулагдлаа. Одоо эвэлэнийг орцуулаад хөмбөр богино хугацааны дайнд нэрвэгдсэн мэрэгтийн бичиг цаасны ажил хийх шаардлагатай болов. Саяхан ч тэсүүд үзэлтнүүдийг баатарсаар цачиж ясан зууд цэргүүд энэ тарих гашгсан ширээний ажлын оронд буцаад тусдахыг изүүд үзэж байлаа. Эрика Лонкагаас бусд нь бүгд тарчиж байгаа мэт санагдчихэ. Тэр зэрсэг мэт харагдагч гайхмар цэгцтэй нэгэн байлаа. Түүний явах хүчгүйс мөн эд хөрөнгөний хохирс амссан хүмүүс нөхөн босгоор асуух хажлаа ташааж. Нөгөө талаар эвэжин төвчээрийн хязгаартай тооч байлаа. Хүн бүр өөр тоногдсон даалгавраараа тасламж өгсөн түнсээр байв. Энэ нь түүнийг галзууруулах төвч байлаа. Тэр эцэст тесрэгтэй хойлох шуурга өсгөж доод алтан тушаалтнуудаа шидэж орхив. Морд цэргүүд бичиг цаасны ажил дарагт хооронд Кьюв тий хоёр аварсан уус шиг их нотлох баримтуудаа нэгтгэхээр цуглав. Рагнарын олд төрүүдийн мөрөөс авахлаад их орноосоо орох наривчлсан төлөвлөгөө хүртэл бүгд тэмдэглэгдсэн байлаа. Энэ ажиллагаанд оруулсан үнэч башгүй хов нэмрийг нь үнэлж Кьюв тий дунд түвшинд хүрсэнд нь хамгийн түрүүнд баяр хүргэв. Тэрээр мөн түүнийг хар цас бүлхэмд гэрэл хүн гэж үзэж байлаа. Тэв харлууд эсвэрх тухай сэдвээс эвгүй ээжд орон бутгай хичээв. Кьювд дахин нэг сайхан мэдээ байлаа. Тэнгэрийн луг баригчлах ажил эхэлжээ. Өмнөх удаагийн бүтгэлийн дэвтэр ангуучдыг эхлүүлэх хангалттай нотлох баримт талсан байна. Энэ нь хар цасны шилдэг баригчлах баг хөдөлж одоо нийслэл рүү явж гин гэсэн үг юм. Тэднийг энэ сайхан мэдээр тэмдэглэж амжихаас өмнө нэгэн ич яралтай мэдээтэйгээр төр хоорон дайран орж ирв. Үйл явдал усан мөрчинжиж эсвэртэй мөч ойртож байна. Дараагийн хэсэг бүх зүйл эрэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үцгийг өсгөж дэвшүүлсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж сувгч томын заавал бүртгүүлээрэй.